Анх 2012 онд 10 жилийн төгсөөд хотод оюутан болж ирсэн. Би мэтэг амьдардаг байсан л та. Хот дээрээ таньдаг айл байхгүй бол дамбад нийтийн байранд орсон. Тэр байр гэхдээ их сонин нэг л сэтгэлд чихүүц төрмөр. Ер нь байран ч гэсэн өөрөө их хүүтэн л дээ. Миний мэтгэр халаалт нь 13-ны 5 сард ирсэн. Тэр өвөл би хөлдөж охин галцсан гэхдээ гайгүй. Өвөл утаа амир хэцүү. Утаан дунд харих их хүндрэлтэй. Нэг удаа явж байгаа төөрөөд бүр андуураад орш шулгын газар ирсэн байсан. Тэр үеэс л энэ бүх хар дарсан зүйл чинь миний амьдрал эхэлсэн юм. Би аажгаа мэдгүй тэнд байж байтал нэг охин бас утаан дунд төөрцөн. Надтай адилхан явж идэв. Бид хоёр танилцаад тэр ч надад таалагдсан л да. Бид хоёр хамтдаа тэр оршуулгын газараас гарч чадсан юм. Шууд дугаараа солилцоод л үүнээс хойш уулздаг боллоо. Бид хоёр хамт кино үзэх, бас гадуур хоол идэх, ер нь их цагийг хөвгөлтэй романтик өнгөрүүлдэг байсан. Тэгтэл би нэг өдөр түнд хайртай болсноо мэдсэн. Шууд түн дээр очиод нэг өдөр сэтгэл ээлжлэлээ. Тэгсэн тэр би ч гэсэн чамд хайртай гэдэг. Би амар баярлалаа л байжсэн чинь тэр хоёлаа хизээч залахгүй. Тэ найзаа гişяд. Тэр цагаас хойш одоо болтол бид хоёр найз ивэрэ лалар шахаад л явж ин да.